8 Б ангийн сурагч Сарнэ дээлтэй сар үлгэр. Эрт урдын цагт саран охин наран ээжтэйгээ амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр саран охин ээжтэй ингэж хэлжээ. Ээжээ, хүмүүсийг хараад байхад бүгд л дээл хувцас өмсөх юм. Харин би л ганцаархнаа хувцасгүй шалдан байна. Намайг хүүхдүүд шалдан гээд шоолоод байна. Надад дээл хийлгэж өгөөч гэжээ. Хариуд нь ээж нь. Миний охин санаа зоволтгүй. Ээж нь охиноо бусад хүүхдүүдийнхээс гоё дээлтэй болгоно. Дахиад чамайг хэн ч шоолохгүй гэжээ. Ингээд саран охин наран ээж хоёр ойдлчин дээр иржээ. Наран ээж ойдлчинд бүх учраа хэлээд саран охиноор ямар дээл өмсөхийг нь сонгуулахад зөвхөн нээл ягаан өнгөтэй дээл химээжээ. Тэгээд саран охин ойдлчинд бүх эсгийгээ хэмжээг өгчхөөд их л баяртайхан явлаа. Саран охин дээл минь ямар болох бол хэмээн тэсэн ядан хүлээж байв. Хэд хоногийн дараа саран охин наран ээж хоёр ойдлчин дээр ирэв. Саран охин нь дахиж намайг хүүхдүүд шоолохгүй хэмээн аз жаргалтайгаар дээлээ өмсөх гэтэл тааралгүй урагдчихаж гин. Уранхаа дээлтэй саран охин уйтгар гунигт автлаа. Өнгийн таарсан дээлтэй хүүхдүүд инээд хөөр болон гүйлдэж байгаа нь түүнд улам гойхон харагдаж гин. Гэвч наран ээж нь охиноо харагдаад дахин оролдоод үзэхээр болжээ. Ойдлчин дээр эргэж очиод дахин хэмжээгээ өгч дээлээ захиалав. Хэд хоногийн дараа дээл бэлэн босныг дуулсан ээж охин хоёр ойдлчин дээр дахин очиод дээлээ өмсөж үзв. Энэ удаад дээл нь маш их томдсон харагдлаа. Охин гунигтай байсан ч ээжийнхээ ятгахснаар дахин дээл оюуллаа. Ингээд тэд ойдлчин дуудсан өдөр явж очлоо. Мэдээж саран охин илүү бүдүүн, бүр дугуй зоос шиг бөөрийнхий болсон байв. Саран охин хэмжээшгүй их уйлж сэтгэлээр унан гутарсаар явжээ. Ингэж их гутарсан охиноо хараад наран ээж нь бодож гин. Хүүхдээ дахиж ингэж зовохгүй, мөрөөдлийг нь заавал биелүүлнэ. Наран ээж нь ойдлчинд дахиад дээл хийлгий хэмээн хэлв. Тэгээд дахин дээл хийлгэхээр болжээ. Тэгээд саран охин наран ээж хоёр дахин дээлээ үзэх гээд очижээ. Дээл нь маш бүдүүн учраас бас л таарсангүй. Саран охин дээлээ харчгаад дараа нь өөрийгөө хараад үнэхээр их гайхаж бас гутарчээ. Энэ удаад тэр нарийнхан хөмсөг шиг тал дугуй болсон байлаа. Зөндөө олон гаригууд тал талаас нисэн ирж шоолцоожээ. Эцэст нь наран ээж саран охиндоо хэлсэн нь. Охин минь бүү гутар, бүү уйл, чи минь сар шүү дээ. Ойлгож ав. Саран охин минь чи ямар ч хэлбэртэй болж болно. Бүтэн, тал, дугуй гэдэл чи минь өөрийнхөө л хөөрхөн шүү дээ хэмээжээ. Саран охин, ээжээ, та минь надад учирлан хэлээгүй байсан бол уйтгар гунигт авсан сар болох байсан юм байна. Би таньда үргэлж талархаж явах болно гэжээ. Харин одоо саран охин үзэсгэлэнт гэрлээрээ дээлхийн өмсөд аз жаргалаар дүүрэн байдаг болжээ. Ингээд саран охин наран ээжтэйгээ аз жаргалтай амьдарсаар амар сайхандаа жаргажээ.